Сайн байцгаана уу их мөндөд үзэгчдээ. Энэ 7 хоногийн weekly show эхлэх бэлэн боллоо. Та бүхэн надтай хамтаагаарай. In Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Moncondi үндэсний зөөлөн чихрийн брэнд оролцож байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За энэ 7 хоног бол бүр үнэхээр мэдээ багтахгүй байна манайхаа бүр ингээд дотроо жигцэлж чинь. Альнаас нь эхлэх үү, яах вэ гэдгийг л одоо нэг дээр доор нь оруулах ажил байна. За энэ 7 хоног хамгийн том сэдв бол тог тасарсан асуудал байлаа. За 7 хоногийн ихээр бас эрчим хүчний салбартай холбоотой авилгалын асуудал яригдсан байгаа. За тэгэл ерөөсөө энэ 7 хоног жинго тог тасарлаа, чоожо даргын чихнээс хонх уйсан ийм 7 хоног байлаа. Дээрээс нь хажуугаар нь бас маш олон үйл явдлууд болсон байгаа. Тэгээд би аль болох хурдан, аль болох бүгдийг нь хүргэж чадахгүй юм байна. Аль болох олон мэдээнүүдийг та бүхэнд хүргэхийг хичээн. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нь үзцгээе. За өнгөрсөн 7 хоногийн бүтэнсэн өдөр Монголын үндэсний телевизээр ерөнхий сайд Зандан Шатар одоо иргэдийнхээ асуултанд хариулсан ийм нэвтрүүлэг болсон байгаа. За тэгээд тэр үеэр юу болсныг бүгдээр харцгаая. За тэгэхээр ерөнхий сайдаас ямар асуулт асуух вэ? Ямар асуудал тэдэнд тулгамдж байгаа зэрэг асуудлаар бид зарим иргэдээс бас асуултыг шууд дамжуулан хүргэх гэж байна. Үзэгч та бүхэнд Манайх чи зөвшөөрөл авч тэгээд хийж болно шүү. Тийм учраас шууд явж байгаа манай амжилттай удаад манай хатаа хийхгүй гэж хэлээ. Манай нөгөөний компаниас таарчаад удаад явчихсан. за ууштарч шууд нэвтрүүлэг явж байна. Тэгэхээр үзэгчтэй шууд нэвтрүүлгээ өргөжлүүлээ та бүхэн. За оройн төргий танд. Оройн минь. За ерөнхий сайд таныг сонсож байна. Та ерөнхий сайдаас ямар асуулт асуух вэ? Тэр шууд таасан хамаагүй шүү. Зогсооч надад яриад Ярилцгаа төлөвтэй аваад. За шууд дамжуулалтын үеэрх бас асуудал гарсан. За та бүхэнтэй сэтгүүлч Эренцэн хандыг удахгүй холбогдуулах болно. Яг өгөл ингээд амар гоо асуулт асуудаг байсан чи гүү яриа авахгүй. Яриа өгөхгүй өөртөө юугаа өгöd. За тэгээ Монгол юм чи одоо ямар нэг асуудалгүй нэвтрүүлэг байна гэж бол байхгүй. За ямар ч байсан энэ нэвтрүүлгийг үзсэн. За тэгээд ер нь бол яг эхлэх гэж баг 30-аад минут болсон. За яг мэдээж юмд чинь сайн тал гэж байгаа, муу тал гэж байгаа тий. За сайн тал нь бол аль болох ингээд иргэдтэй ингээд илэн далангуу нээлттэй байх гэдэг байгаа нь бол сайн тал байна. Энэ дээр бол лайк нэвтрүүлгийн зохион байгуулалттай холбоотой. За тэгээд дээрэс нь асуулт хариулттай холбоотой бол маш олон бас асуултууд гарч ирж илээ. За Монголын үндэсний телевиз гэдэг нөгөө 5-600 хүн ажиллаад байгаа энэ телевиз бол маш их алдаатай ажилласан. Яг энэ үеэр бол одоо нэг алдааг та бүхэн сая харах шиг боллоо тий. За тэгэл ингээл дунд нь ингээл нөгөө эхо ягаал ингээл зүгээр би тэгж бодсон шүү. Ойрд бас ингээд нөгөө олон нийттэйгээ засгийн газраас холбогдоогүй оюун эрдэнэ чи ерөөсөө ингээд бараг 4 жилийн турш ингээд чимээгүй ингээд хаалттай байж байгаа дуулаа штэ. Тэгсэн болохоор бас ингэсэн болов гэж бодсон. За дээрэс нь иргэдийн асуулт болвол нөгөө л нэг цалин тэтгүүр за тэгэл нөгөө асуултууд байсан. Зандан Шатар даргын зарим хариултууд бүр ийм сюрреалист хариултууд явж эхэлсэн. Одоо бүр тэтгүүрийг 70% нэмэгдүүлнэ гэж байгаа шиг тий. 2030 он гэхэд тэтгүүрийг 70% гээд. Үгүй тэгээд энэ чинь асуудлууд зөндөө байгаа. Гих мэтчлэн ингээ нөгөө дахиад нөгөө нэг ийм үл гүйцэтгэх зарим нэг амлалтууд бас явж исэн. За бас зарим тохиолдолд ингээд шууд хариулж байгаа ш тохиол гарна лээ. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр өнгөрсөн 7 хоногийн төгсгөлд ийм одоо нэвтрүүлэг явсан байна. За тэгээд сайн тал нь гэвэл нээлттэй байх гэдэг нь сайн байна. Харин жоохон сөрөг тал нь гэвэл нөгөө л нэг хүмүүс таалагдахсан нөгөө л нэг ийм одоо биелэгдэх одоо эрүүл ухаанаар бол бодоод биелэгдэх боломжгүй. Гэхдээ зүгээр ингээд хар маст бол таалагдах ийм хариултууд бас нэлээд
явсан шүү. Тэрийг бас анхаармаар санагдсан. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр ийм зүйл боллоо. За манай нэвтрүүлгийн ерөнхий эвентгч Moncondy компани маань сар шинийн баярт зориулаад 2 төрлийн чихэр гаргасан байна. Нэг нь улаан шандас, нөгөөх нь цагаан шандас гэдэг нэртэй. За Монгол чихрийн брэнд учраас Монголынхоо өв соёл, уламжлал тэр Монгол амтыг энэхүү чихрэндээ шингээсэн байна. Moncondy компани эдгээр чихэр маань шоколадтай зөөлөн чихрүүд. За тэгээд дотор нь байдаг нөгөө нэг юм дүүргэгч гэдэг юм уу, дотор нь байдаг нөгөө буран байдаг шүү дээ тий. За тэрийг яг Монгол амтаар хийсэн байна. За улаан шандас нь яасан бэ гэсэн чинь аарц болон цөцгийн амттай дотроо. Нөгөө шоколадын чихэр чинь дотроо аарц болон цөцгийн амттай. А цагаан шандас чихэр маань болохоор дотроо тарганы амттай. Тэгэхээр үнэхээр гоё тий. Ингээд шоколадтай гоё зөөлөн чихрээ эзэн чинь дотроос нь аарцны амт, цөцгийн амт, тарганы амт амтагдана гэсэн үг манайхаа. Тэгэхээр та бүхэн цагаан сарынхаа ширээг за тэгээд дээрэс нь нөгөө нэр нь хөтлөөгүй гоё байгаа шүү дээ. Энэ жил чинь улаан морин жил гарч байгаа. Улаан шанц, цагаан шанц гэдэг нэртэй тий. Тэгээд яг энэ морин жилийнхаа бэлэгдэлтэй таарсан ийм гоё шоколадтай зөөлөн чихрээ та бүхэн худалдаа аваарай. Тэгээд цагаан сарын баярын ширээгээ Moncondy компани улаан шандас, цагаан шандас, зөөлөн шоколадтай чихрээр та бүхэн гоёрой гэж хүсмээр байна. Баярлалаа. Moncondy Монголын зөөлөн чихрийн зах зээлд 2 төрлийн маш гайхалтай чихрийг гаргасан байна. Цагаан сараар ширээгээ Moncondy-гийн цагаан шандас, улаан шандасаар чимцгээе манайхаа. Уламжлал шингэсэн амт цагаан шандас. Ёс заншгийн бэлэгдэл улаан шандас. Тавгидэн хөнгөлөг болоод амтлаг, гарын бэлэг нь үндэсний бөгөөд чанарлаг, сар шиндэн сайхан шинлээрээ. За нөгөө өнгөрсөн 7 хоногийн нөгөө татварынхныг ажлаас нь хална солино гэдэг асуулт чи энэ 7 хоногт яригдсан. За тэгээд нэг дарга нь ярилцлага өгсөн байна. Явуулахгүй шүү, явах боломжгүй шүү гэдэг байдлаар урьдчилж анхааруулаад байхад ингээд явсан ийм нөхцөл байдал өнөөдрийн байдлаар тогтоогдоод байгаа. Ерөөсөө дэгж албан ёсоор мэдэгдсэн юм. Ямар ч хэлбэрээр байхгүй. Админ наазаханд л Viber групп байгаа. Та нар явахгүй шүү, бид нар зөвшөөрөхгүй шүү гэд. Яагаад бичээгүй юм? Тийм ерөөсөө амттай ингээд нөгөө удирдлагын групп байгаа байхгүй да. Тэн дээр ядаж яагаад хэлээгүй юм? Нийслэл дүүргийн татрын газрын дарга нар бол холбогдох хууль тогтоомжийнхоо дагуу татрын ерхий газрын даргаас албан ёсны чөлөө зөвшөөрлөө аваагүй. Амралтын мэдээлэлээ зуруулаагүй. Татрын ерхий газрын дарга цогтноор нь дарга 10 хүнийг харуул ингээд зөвшөөрлөө. За та бүхнийг зөвшөөрсөн одоо яаралтаа одоо хэдүүлээ бэлтгэлээ хангын ингээд явахаар боллоо гэсэн захимаар болоо одоо захим хурал гэж танилцуулсан. Ингээд бид хэдэд албан ёсоор одоо чөлөө олгоё гэсэн асуудлыг ярьсан. Ингэж үүрэг даалгавар өгсөн бид нар зөвшөөрөл өгсөн гэж ойлгож одоо албан ёсоор нийслэлийн татрын газрын даргаас өгсөн чөлөөний утсаа бөглөө зөвшөөрлөө аваад ингээд явсан асуудал байгаа. За ийм асуудал яригдсан байна. Бүр сангийн сайд нь гарч ирж байгаа ярьсан шүү дээ хүмүүсээ. За тэгэхээр нэг асуудлын талаар 2 хүн маргаж яхад аль нэг л худлаа ярьсан байх хэвээр. Нэг бол татварын ерөнхий газрын дарга худлаа ярьсан байгаа. За хэрвээ худлаа ярьсан бол энэ хүнтэй хариуцлага тооцох хэвээр. А хэрвээ нөгөөдөл нь худлаа ярьсан бол нөгөөдөлтэйгээ хариуцлага тооцооч. Тэгээ одоо ингээд хэн нь худлаа яриад байгаа нь мэдэгддэггүй, хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгддэггүй ингээд хоёр талд ийм зэрэг ийм маргаа үүссэн байна. За тэгэл 7 хоногийн төгсгөлөөр чинь улсын хурлын гишүүн хүртэл энэ татварын хүмүүс ч одоо өөрсдөө уг нь зөвшөөрөл аваа явсан байлаа гэд ярьсан байна лээ. Тэгэхээр хэрвээ сангийн сайд чинь татварын ерөнхий газрын даргатайгаа худлаа ярьсан бол энэ хоёр хүнтэйгээ одоо хариуцлага тооцоо. Наадах чинь одоо хэн нэгэнтэй хариуцлага тооцохгүйгээр явах ямар ч боломжгүй болчихлоо. Хэн худлаа ярьж байгаатай нь хариуцлага тооцооч хүмүүсээ. За өнгөрсөн 7 хоногийн сүүл энэ 7 хоногийн ихээр за эрчим хүчний салбартай холбоотой авилгалын асуудлаар авилгалтай тэмцэх газрынхан мэдээлэл хийсэн байна. Тодруулбал төвийн дулааны системд архангаа, говь цөмбөр, дунд говь,
Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хинти, Төв аймагуудыг холбоно гэж Монгол Улсын засгийн газар болон Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газар хоорондын төслийн гэрээг Бүгд найрамдах Солонгос Улсын Exim банкны их хөсвөртэй 40 жилийн хугацаатай 148.7 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2019 онд үзгэлсэн. Улмаар 2019 онд тус төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр Бүгд найрамдах Солонгос Улсын 2, манай улсын 1 аж ахуй нэгжүүд 9 сая гаруй ам.долларын гэрээ байгуулжээ. За үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани ажлын гүйцэтгэл хангалтгүй. За мөн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан бахад эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 50 бхэн за зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлж үүнээс 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Товууд оржийн үүсгэн байгуулсан Green Energy International компанид гаргуулсан өгчээ. Тус Green Energy International компани нь 2018 онд байгуулагдаж Товууд оржийн дүү Даваад оржийн нэрээр бүртгэлтэй компани нэ. За энэхүү 4-р дулаан цахилгаан станцын гүйцэтгэх захирал 50 бэх эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Товууд орж болон түүний дүү Даваад оржийг садуулж за олон тооны үйл хөдлөх хөрөнгө болон үнэт хэдлүүдийг хураан авчээ. Ёо, хичнээн ч тэр бумын асуудал яриад байгаа. Тэгээд хамгийн амар нь тэр Солонгосын компани дампуураад тэгээд Солонгосын Exim банкнаас авсан 100 гаруй сая долларын талын одоо ингээд аль хэдийн зарцуулсан байгаа. За тэрнийх нь хүүн одоо ингээд бодогдож байгаа. Жилийн 1.1 хэдэн хуваарчлал ингээд хүүн бодогдож байгаа. Татвар төлөгчдийн мөнгнөөс явж гинэ гэсэн үг. За яг энэтэй холбоотойгоор за энэ салбарт ажиллаж исэн за манай comedian Ravioli гэж залуу байдаг. Энэ залуу маань бас үзэл бодлоо илэрхийлсэн. Одоо өмнөх ингээд юмнуудыг бодоод үзвэл энэ эрчим хүчний салбарт ингээд хулгай хийгээд баригдаж байгаа ихний тохиолдол биш байхгүй юу. Тэгэл ингээд нэггүй хулгай хийгээд тэгээд байх болчихдог. Тэгээ юу гэдэг нэг толгойн хулгай хийгээд тэгээд доотлох хүмүүсүүд нь ингээд солигдоод тэгээ ер нь яагаад энэ дарнаар юу яах вэ? Эрчим хүчний сайтыг шалгаж үзэхгүй байгаа юм бэ? Бүгдээрээ мэдчихэж байна. Энэ чинь хурд гэдэг амар том барилгын компанитай хамгийн их барилга барьдаг. Тэгээд тэр барилгын компани болгон ч дулааны шугам дутуулж байгаа, цахилгааны шугам дутуулж байгаа. Тэгээ ер нь энэ чинь сонирхлын зөрчил биш юм уу? Тэгээд нэмээд хэлэхэд ингээд хараад байвал доотлогын захирлууд нь солигдоод тэгээд чойжо сайд л үлдэх юм. Тэгээ яг чойжо сайд юу хийсэн болоод ингээд одоо хүртэл байгаад байгаа юм. Би бол одоо эрчим хүчинд ажилтдаг. Тэгээд ер нь гадаад дотоод тийм мэдээллүүдтэй ингээд уншаад явдаг. Тэгэнгүүт одоо манай Монголын бодит байгаа байдал чинь үнэхээр хэцүү шүү дээ. Одоо Оросоос эрчим хүчний хамааралтай өвлөн тогн тасардаг те хар хүйтэн. Тэгээд дулаан хөө асууд. Тэгээд одоо дулааны шугамд хизээд загтрахын бидэд мэдхгүй. Тэрвээ завтраал тэр байрнууд нь хөлтөн тэр хэрэглэгчд нь мэдж байгаа ч юм уу мэдгүй ч байгаа юм уу. Тэр инженерүүд нь тэгээд дэшигээ дарга наруугаа ингээд энийг засуулах хэрэгтэй байна гэж юу яагаад тэгээд нэг сүлсэг жоох мөнгө тавиад тэгээд тэрэнд нь тааруулаад засаад тэгээд хүмүүс тараахаар байж идэв шүү дээ яг ажилчт нь. За ийм ярьсан байна. Энэ бол сая нөгөө тог мөнгө тасрахаас өмнө шүү. Нөгөө авилгалын хэрэг болж явах үеэр ингээд ярьсан байна. Би бүр 2-3 нэвтрүүлэг дараалал хэлсэн. Энэ эрчим хүчний салбарт байгаа төрийн монопол байгаа учраас эн чинь ингээд ялцраад авилгалд идэгцсэн ийм том салбар болчихжээ. Олон жил төрд байсаар гоод зүгээр тэнцээ очиж паразитууд суудаг ийм л салбар болцсон. Паразитуудаасаа эхлээд салж иж дараа нь наад одоо үн мөнтэй холбоотой юмнуудаа хийгээч. Эсвэл бол үнийн чөлөөлөөд наад салбар руугаа хувийн бизнесийг оруулаач гэдэг юмыг хичнээн 7 хоног ярьсан. Тэгэл хинч одоо за би одоо яриад явах. Хичнээн 7 хоног ярьсан. За тэгээд тэр талаар бол энэ залуу маань ярьсан. За ингээд ямар ч үсэн эрчим хүчний салбарт бол маш их том авилгал хулгай байдгийн зүгээр мөсөө уулын дөнгөж жижигхэн хэсэг нь өнгөрсөн 7 хоногт 50 бэх тэргүүтэй эрчим хүчний яаманд болон эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүстэй холбоотой авилгалын хэрэг одоо хэрэгээр гарч ирсэн байна. За зогсоолыг ингээд төлбөртэй болгож байгаа юм байна. За тэгсэн чинь манай монголчууд маань одоо мэдээж одоо төлбөртэй тавиулахыг хүсэхгүй. За тэгээд энэтэй холбоотой бас нэг бичлэг авсан байна. За манай
логч жолооч нар ч ирсэн ингээл зүгээр боржууд авч байгаа юм шиг даваал зогсцооцсон байна. За тэгээд дээрэс нь амар үнэтэй машинтай мөртлөө нэг юм 2-3 мянган төгрөг төлж чадахгүй ингээл дээр нь ингээд зогсож байгаа бичлэгүүд, зургууд бас яваад ирлээ. Тэгээд ийм үнэтэй машин авчаад зогсоолын төлбөр төлөх чадваргүйч байх ч гэжтэй эдэргээд ингээд зургууд явж илээ. За дээрэс нь дүрм зөрчиж байгаа хүмүүс бүгд хараа. Энэ бичлэг бол энэ 7 хоногт бас маш олон үнэ анхаарал татсан. Йоо ямар амар осолтой юм чинь тий. Тэгээд ардаа хэрвээ саяны тэр Ако эсрэг игнэр ороод мөргөлдсөн бол тэр зүгээр л яваад өгнө шүү дээ. Ямар муухай бэртгэж юм бэ тий. Тэгээ би хэлээл байгаа шүү. Ямар иргэд вэ яг л тийм төржсөг сонгогддог гэд. Бид нар өөрсдөө юм бэртгэчин байжиж нэг л их ингээл дээшин гэсэн хүмүүс байгаа гэдэг тий. Тэгээд бүгдээрээ хаана бодцгоо тий ийм бэртгэчин байхаа болцгоо юм монголчууд. Бид нэр өөрсдөө ийм новшийн лалрын байгаа учраас ингэж амьдраад байгаа шүү дээ. 2026 оноос дэлхийн алдарт Столичная брэнд маань Монголд албан ёсны эрхтэйгээр орж иж байгаа. За тэгээд та бүхэн удахгүй цагаан сар болох чинь ширээгээ чимэн хайртай дотны хүндээ бэлэглэн. Тэгэхээр хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй, хуурамч баталгаагүй архинаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг зөвлөгөөг танд өгье. За эхнийх нь та энэ одоо Монголд ирж байгаа акц байгаа. Акцэн дээр QR код байгаа. Энэ QR кодыг уншуулхлаар ямар брэнд хаанаас яаж хизээ орж ирсэн бэ гэдэг бүх мэдээллүүд нь агуулгадж байгаа. Тэгэхээр та заавал энэ QR кодыг уншуулад шалгачихж байгаа. Хоёрдугаарт нь холограм байгаа. Яг албан ёсны эрхтэйгээр орж иж байгаа газрууд дээр бүгдээр нь холограм наасан байгаа. Жишээлбэл энэ дээр Zebra гэдэг компани энэхүү архийг оруулж иж байгаа гэдэг нь ингээд маш тодорхой бичээстэй байгаа. Тэгэхээр энэ хоёрыг хамгийн түрүүнд шалгачихж байгаараа баяр болохоор л хаанаас ямар их сурвалжаар орж ирсэн мэддэхгүй хуурамч архиуд маш их болдгоо. Энээс болоод одоо хүмүүс эрүүл мэндээр хохирох тохиолдлууд маш их гардаг. Тэгэхээр та бүхэн баталгаатай, найдвартай Столичная брэндээ ингэж хоёр аргаар шалгаад хайртай дотныхоо хүнд цагаан сараар бэлэглээрээ мөн баярын ширээгээ чимээрээ. Дэлхийн хамгийн чанартай брэндүүдийн нэг болох Столичная Монголд албан ёсны эрхтэйгээр орж ирсэн байна. Та бүхэн шалгаад үзээрэй. Энэ 7 хоногт Идэрис бүр оргилдоо хүрлээ маш хүйтэн боллоо. За гадаад тавьсан машинууд эхнээсээ асгаа болж эхэллээ. Шөндөө 36-37 хэмээн хүүтэн хүрлээ. Хүүтэрлээ монголчуудаа. Өнөөдөр ч хүүтний ирж сулраагүй байна. За өдрийн 12 цаг 50 минутын байдлаар нийслэлд хасах 31 градус зааж байна. За агаар дээр хасах 31 гэж байгаа боловч хөрсөн дээр энэ нь бол хасах 41 градус гэсэн үг юм байна. За хасах 41 градус бол хүний биед шууд мэдрэгдэх хэмжээ. За ингээд одоо хүн гадаа 10 минут байхдал хөлдөж хайрагдах эрсдэлтэй ийм хүүтэн цаг агаар байна. За ер нь бол одоо энэ хүүтэн урсгал ингээд Солонгос, Японыг чиглээд манай орныг дайран өнгөрч байгаа боловч өнөө маргааштай бол хүүтний ирж төдийлөн сулрахгүй хүүтэн хിവэр байна. Яа, за маш хүүтэн болсон. За өвлийн бараг оргил хүүтэн баг. За Сибирийн нутагт бол бүр их хүүтэрч маш хэмжээний засварсан сураг байлээ. За хүүтний хажуугаар за маш их хэмжээний утаатай болсон. Нөгөө нэг ерөөсөл PR даал нөгөө хідэн инфлюенсерүүд чи хідэн төгрөг өгөөл ерөөсөө бурхан минь хот минь одоо бараг 100% утаагүй болсон байл гэдээ орлоод. За тэгээд мэдээж жоохон хүүтрэгтэйд л одоо бүр утааны хэмжээ бол асар ихсээ. Бол ингээд шингэрж байна. Яг ингэж яваад одоо яг энэ харалтаа бол одоо долоон буудал байгаа. Ингээд тэр ингэсгээд бол одоо чингэлтэй байгаа. Тэр хайлаас ингэж харагдаж байна. За тэгээд ингээд Улаанбаатар хотчуудаа манайхаа бид хэд нэг иймэрхүү газар амьдраад байна штэ. Тэгээд засгийн газрын тэргүүн одоо тийм ээ Улаанбаатар хотын зархиш нийслэлийн засаг дарга Нямбатар. Үнэ манай Нямбатар бол нэг сайхан попордаг хүн болчиход байгаа. Тэгээд баахан хүмүүст мөнгө өгж өөрийгөө магтуулдаг ийм л хүн болчиход байгаа. За тэрний нэг шал худлаа байх шүү гэдэг жишээ бол энэ утаагаар дамжиж гарч ирлээ. За дээрэс нь хасах 30 гараад шөндөө 36 37 хэмээн хүүтэн болсон. Нөгөө нүүрс асуудал дагуулсан. Мод төлн тэгээд нүүрс нь хөрөхгүй. Тэгээд заримдаа мөнгө авахгүй авч чадахгүй. Яах шиг байна.
Мэдхгүй би одоо ингээд нэг суудаг аваад ерөөсөө өдөртөө түл дийлэхгүй ерөөсөө гүйтэн гэж одоо хөлдөж өгөх гэдэг чи би өөртөө ийм готлолтой ингээд зогсчих. Тэр шагмал түс чинь өстө буйнаараа байсан сайхан байхгүй. Энэ чинь ерөөсөө хог байхгүй. Энэ чи одоо ингээд одоо би өдөрт 2 шуудаг түлж гин. Дээр нь зарим нь маш хөнгөн ирж, зарим нь маш хүнд ирж гин. Тэгэхээр зарим нь 25 кг дааж, зарим нь 20 кг бараг ирж байгаа шүү. Тэгэхээр ерөөсөө одоо би ингэж хийгээд одоо дүүртэл нь хийгээд одоо энэ штэ. Одоо би бах би одоо арахгүй энэ дотор ингээд амар ахтан бэлгийн ингээд энэ арахгүй бүх юмтайгаа ингээд дузаалцсан ингээд зогсож шүү. Тэгээс энэ дотор чи нүүрс хийсэн бол би зингөө устаа зогсон штэ. Байхгүй. Хөлдөж өгөхгүй. Уг нь анх мэрэгжилтнүүдийн тооцоолсноор коксчин түлш нь утааг 50-аас 55% бууруул нэмээд тооцоолсон байдаг. Эхнээсээ хагас коксчин түлшний цэгүүд нь ажиллаж иргэдэд худалдаалж байгаа хэдий ч цэгийнх нь тоо цөөн түлш нь хаана ч хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байгаа юм а. Нэг айл 7 хоногт 7 шуудаа түлш худалдаа авах хэрэгтэй байдаг. Гэвч түлшний нийлүүлэлт буусан даруйдаа дуусч зарим түлшний цэгүүд ч өглөөний 10 цаг гэхэд бүх түлшээ дуусч хаасан байдалтай байгаа юм а. Нэглэх PR-ц хүмүүс байгаа байдал нь ерөөсөө л энэ. Нөгөө нэг одоо энэ түлшээж ерөөсөө туршилтгүйгээр шууд оруулаад ирж байгаа. Тэгтэл Монгол улс чинь 30 хэдэн градус хүртлэх хүүтэрдэг ороо. Энийг тооцоолоогүй оруулж ирснээс болоод маш олон айл гэртээ зутруухан байна. Тэгсэн мөртлөө утаатай. Ягаад гэвэл юм түлж байгаа учраас утаа гарч байгаа. Утаанч буурсангүй эсрэгээрээ хүмүүс хүүтэн зэврүүхэн байдалтай гэртээ сууж байна. Хасах 30 юм үрээд ийн. А гэтэл энэ түлшний чанар нэг иймэрхүү байдалтай байна. За ингээд нөгөө муу дээр муухай дээр улцсан гихчээд хүүтрээд зутруухан утаатай байж исэн чинь гай газар дороос гахаа модон дотроос гараад ирлээ. Скүүтерч байгаа энэ өдрүүдэд бэлтгэл тоноглолгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан дулааны 4-р цахилгаан станцад гинтэл гарч эрчим хүчний хязгаарлалт хийлээ. Цахилгаан станцын 100-ны халаах гадаргууд гинтэл гарч цахилгаан эрчим хүчний дутагдалд орж тодорхой байршлуудад цахилгаан тасарсан байна. 1-2 цагийн хугацаанд эрчим хүч тасарч 24 цагийн хугацаанд эргээд хэвийн байдал шилжин гэдгийг салбар яамнаас мэдэгдэж байна. 24 цагийн хугацаанд буцаад хэвийн байдалтай орно гэсэн ороогүй. Нөгөө нэг 70 настай те ингээд бүр ингээд өнөө маргаашгүй юун ч эвдэрч магадгүй болсон. Нөгөө нэг хөгшин цахилгаан станц чинь юм нь эвдэрсэн. Яг эдэр 9 хүүтнэр. За ингээд ерөөсөө Улаанбаатар тэр чигээрээ за дээрээс нь зөвхөн Улаанбаатарч биш. За ингээд төвийн бүсийн одоо аймагуд, хотуудад одоо тог тасалдаж эхэлсэн. Хасах 34 градуст Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот тэр чигтээ тоггүй байна. За өчигдөр орой чинь тоггүй байсан. Өнөөдөр ингээд өглөөс ирсэн чинь бас тог тасарчлоо. Гэрлэн дохио ажиллахгүй. Халаалт муу харанхуй хот байна да. За ёстой нөгөө нэг юм олсон дээр ингээд дэмжигнээд явж исэн. Нөгөө эрчим хүчний систем чинь доголдож эхэлсэн. Ганцхан зуухал гэмтэл гарахад л ерөөсө тэр чигээр ингээд нураад онгод бил. За ингээд ерөөсө хаасаагүй тасарсан. Лефтэнд явж байгаа лефтэндээ гацсан. За шүдээ эмчлүүлж байгаа шүднийх нь эмнэлгийнх нь тог нь тасарсан. Мисцаас хийлгэж байгаа тог нь тасарсан. Хүүхэд төрөхжсэн чинь тог нь тасарсан те. Сакс тоглож байгаа дүртэл тог нь тасарж гин. Спортын тэмцээн хэрэгэд хийгээд яг нөгөө штанга өргөж байгаа дүртэл ингээд тог нь тасарсан. За тэгээд спортын тэмцээний үеэр бүгдээр харцгаая. Яг шийдсэн тог тасраа тог ирсэн ч мөн орсон. Нөө гэж хүмүүс гэхдээ яг тог тасрын чи яг энэ гэдэг нь бас гоё байлаа те. За ингээл ерөөсө хаасайгуу тог тасраастай. За хамгийн хэцүү нь энэ тог тасралтаас болоод маш их хэмжээний эдийн засгийн хохирол гарч байгаа. Томоохон үйлдвэрүүд тог тасраад буцаагаад нэгтгэд нөгөө үйлдвэрийн дамжлагч гэдэг юм уу өсөн шүдийн юм эргээд одоо хэвийн байдалтай ороход маш олон цагийг зарцуулдаг. Энэ өөрөө маш их хэмжээний өргүү зардал гарч байгаа. Тог тасарснаас болоод айлууд те өчнөө одоо цахилгаан бараа нь эвдэрсэн 9 шүд болсон ийм асуудлууд гарч байгаа. За тэгэхээр энэ тог тасарна гэдэг бол өөрөө маш одоо эдийн засгийн хувьд бол маш их эрсдэлтэй агуулсан ийм зүйл болсон байгаа. За ингээд тог тасарч исэн чинь нэг иргэн бичлэг хийсэн, нэг л одоо хороол тогтой байгаад юм да.
Эрчим хүчний сайдын барьсан хотгонуудын тог тасардгүй штэ гэдээ бас манайхан доор нь хэрүүлээцээ харна би бас царайчтэйгээ бодоод байсан чи. Үнэл юм байна л да манай хотгоны тог тасраад тахт. Тэ эрчим хүчний сайдын маань барьсан хотгоны тог ганцаарх наа сайхан байж идэг шүү. Тэгэл ингээл шав аргагүй тийм үү? Үнэл юм байна. Ийм балдаг байж болохгүй эрчим хүчний яамныхаа тий арчаагүй амтчихв нэрээ. Чойжээ даргын маань барьсан хорол тогтой, чойжээ даргын маань бариагүй хороллууд тоггүй гэдэг ингээд ямар ч юм нэг ийм бичлэг явж исэн. Тэгээд нэг юм цонхны цанаас хөөх ямар гоё юм бэ? Энд чи хүүхдүүд гоё тогтой тагалж штэ гэдэг нөгөө тоггүй барьных нь хүмүүс ингээд бүгдээрээ харцгаасан тий. Тэгээд аргагүй л одоо эрчим хүчний яамны даргын барьсан хорол юм да. За ингээл ерөөсөө үүрээ эвдүүлсэн сургуульчиг арайчтай эдэр 9-ийн хүүтнэр 30 хэдэн хэмийн одоо хүүтэнд ингээд тоггүй болохоор халаалтгүй дээрэс нь усгүй ингээд лифтгүй юу болоод байгаа юм бэ гэдэг ерөөсөө үүрээ эвдүүлсэн шоргоолчиг өстой амар юм болсон. За тэгэл нөгөө эрчим хүчний сайд чи хүлээсэнтэй хүмүүс за одоо мэдэгдэх юм гэж энэ юу мэдэгдэх нь засгийн газар хуралдаал ирсэн өстой амар юм болоо. Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн багварал хийсэн хүмүүс бүгдээрээ чоожиг хүлээж ирсэн гэтэл арай өөр хүн гарч ирсэн. Цагаан сарын битүүний ажлын өдрийг өөрөөр хэлбэл 2 сарын 17-ны ажлын өдрийг 2 сарын 28-ны Бямбарыг шилжүүлж битүүний өдөр бас Монголын одоо ард иргэдийг ялангуяа ажил хийж байгаа иргэдээ бас цагаан сартаа бэлтгэж цаг хугацаа гаргах, ар гэртээ цагаан сарын бэлтгэлээ хангах энэ боломжийг олох үүднээс битүүний өдрийг амралтын өдөр болох юм шиг гаргасан. Өөрөөр хэлэх юм бол ажил амралтаа зохицуулж одоо эртнээс хөдөө гадаа явж аав ээжтэй золгох, хөдөө гадаанаас Улаанбаатарт ирж бас аав ээжтэй золгох энэс бололцоо боломжийг ард иргэдэд бүрдүүлье. Йоо, юу энэ хүмүүс чинь цахилгаанаа яах юм бэ гэдэг чинь гарч ирсэн л баяраа тэмдэглэнэ бүгдээрээ сайхан баяраар амарна, баяр сайхан болно, баяр л гэдэг. Гэхдээ ерөөсөө энэ засгийн газар улсын хуульч баяраас өөр юм тэмдэглэхээ үлдсэн юм. Оны өмнө бас тэгсэн шүү дээ. Амар олон чухал хуулиуд хүлээгдэж байгаа ш. Нөгөө л баяраа л яриад идэг. Ерөөсөө нэг бол хоорондоо хэрэлдэн эсвэл баяр тэмдэглэх тухай юм. Өөр хийх ажил байхгүй. За энэний дараа дахиад нэг юм ярьсан. Энэ юу гэсэн одоо нацаг дөржин 120 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хэсэг байгуулагдсан талаар ярьсан. Ингээд нөгөө хүмүүс чи амар бухимдалтай ингээд тог могоо тасдуулсан байсан чи баяраа тэмдэглэнэ л гэж. За ингээд бөөм баяр ярьж арай гэж нэг юм чойжоо дарга маань гарч ирлээ. Юунаас гадна тав охин мэдж байгаа шүү дээ. ТЭЦ 3 дээр 300 мегаваттаар цахилгааны 360 мегаваттын хүчин чадалтай дулааны их өсвөр Оршуулгын маань улсын экспортын зээлээр хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл явж байна. Харамсалтай энэ төслийн маань одоо хилцлийн явц маань бас удаашралтай байгаа. Шалтгаан нь бол 2019 онд энэ хилцээрийг хийхдээ Оросын холбооны улсаас Хятад улс руу дамжуулахын хоолойг Монгол улсаар дамжуулах явуулалтаа зэрэгцүүлээд ТЭЦ 3-ын асуудлыг ярьсан байл. Энэ хоёр төсөл хоорондоо холбоотой байгаа учраас энэ кийн холбоотой төсөлтэй зэрэгцэл яваад ашиглалтанд орчих болов гэсэн ийм хүлээлттэй байна. Хин холоо тавигдахгүй бол бид нар захалгаан байхгүй гэвэр шээсэн. Нөгөө нэг модо самар өгөөд самрын чинь би гахаанд өгөөд гахаа надад хялгас өгөөд хялгасаар нь би тест найзгаа аврыг гэдэгтэй яг адилхан юм шийдэж байгаа гэдэг. Уу ог нь одоо ингээд тэр юуг ингээд барих гад гэрээ хийсэн байсан чи гэрээгийн таашаа орсуудтай ярьсан чи орсууд хин хоолоо тавина гэдэг. Тэгээ хин хоолоо тавихтай зэрэгцүүлээд хамт ингээд энэ төслийн хийцэн байна гэж байгаа юу гэсэн үг юм бэ. Тэгээ хин хоолоо тавигдахгүй болоод энэ хийгдэхгүй шүү дээ. За тэгээ дээрээс нь бас дахиад ярьсан. 2018 оны засгийн газрын үед Орон аймгийн дулаан цахилгаан станцыг барах шийдвэр гарсан. Харамсалтай шалгарсан компани 2023 онд ч энэ ажлыг хийгээгүй 2024 онд ч хийгээгүй юм байдалтай байсан. Одоо 2025 он гараад Бөхсөн инженеринг компани маань дампуурлаа зарласан. Сүүлдээ 2025 оны 2 дугаар хэсэгт энэ компани улдхаа байсан учраас энэ компанид улдхаа байжлаа. Энэ байгууллага танцсан. Йоо ямар амар бүтлгүүн бэ. Эднийг нэрвэстэй хүн амтан мал байсан үнэхээр алаад идчихмээрсэн. Ямар амар бүтлгүн бэ те. За тэгээд хэвлэлийн багварлаар бол өөрийгөө өмөрсөө.
би одоо намайг гарч ирснээс хойш хуучин байсан одоо эрчим хүчний их үүсвэр бараг 50% нэмэгдсэн. Тэгээд ч одоо бид нэр дийлэхгүй байна гэдэг юм ярьсан. За тэгээд ер нь бол чоожо дарга маань ингээд нэг ийм эрс шинжилж гэдэг юм уу те энэ нөгөө олон жил угжраад ингээд одоо ингээд бүр ингээд үхлийн өмнө ирсэн байгаа гэж хэлж болох байх заяа. Үхлийн өмнө ирсэн байгаа энэ эрчим хүчний салбарыг тийм шок терапи гэж ярьдаг те. Шок терапи хийгээд засварлах ямар ч хүсэл сонирхол алга юм үнд. Зүгээр л ямар ч үсэн ингээд за яах вэ гэдэг нэг юм жижиг юм косметик засвар хийгээл явах сонирхол байна. Ямар ч зориг алга тэг шийдвэртэй алхам ерөөсөө алга. Нэг юм мүлээсэн л юм ингээ яваад. Тэгээд нэг өөрийнх нь байшил ингээл ийм тэмдгүү баригдаад идэг. Улаанбаатар хотыг одоо бараг бүрхлээ шүү дээ чоожо дарга барьсан байшингууд тэр нэг бетоны ширэнгүүд. Яамны ажил явдггүй. Чоожо дарга барилгууд болохоор Улаанбаатар хоттой ерөөсөө ийм тэмдгүүл баригдаад одоо Монголын бараг хамгийн баян болсон баха. Нөхрөл баяжаад идэг, нөхрийн барилгууд баригдаад идэг, нөхрийн барилгууд цахилгаан дулаантайгаа холбогдоод идэг. А гэтэл бидний нөгөө нэг үхлийн өмнө зогсож байгаа нөгөө дампуурцсан эрчим хүчний салбар чи одоо ингээд бүр яах нь мэддэхгүй өнөөдөр ингээд бүр ингээд хоттойроо хөлдөх хэмжээнд очсон ингээд асуудалтай байж байгаа чи өөрийгөө өмөрүүл ингээд зогсож байгаа. За нэг ийм бүтлгүү өстой жинхэнэ бүтэн бөксөр ирсэн юм болж байна. За би та бүхэнд өмнө нь ер нь юу болж ирснийг бас эргээд сануулъя. Манай монголчууд ер нь өмнө нь юу болж ирснийг ерөөс санддаг мэлээ шүү дээ. Энэ зөвхөн цоожиг юм бас буруу биш. Энэ өмнө нь байсан маш олон ус төрждөг те гацаадаг, зарцаадаг хүмүүсийн бас асуудал байгаа шүү. За өмнө нь бас яг Улаанбаатарт ийм том одоо захилгааны гэмтэл гарч ирсэн байна. За тэр үеийг бүгд эргээд санаа. За Улаанбаатар захилгаан дамжуулах олон дэд станц байгаа. Энэ дэд станцуудын зөвхөн ганцхан станцад аваар гарснаас болж ТЭЦ 4, ТЭЦ 3 станцуудын үйл ажиллагаа зогссон. Ингэснээр Улаанбаатар хот бол өчигдөр тэр аяараа тоггүй болсон юм. За ер нь Улаанбаатараас гадна 18 аймагт мөн захилгаангүй болсон юм мэдээлэл байна. Ийм хэмжээний аваар сүүлийн 10 гаруй жил гараагүй гэдэг мэрэгчлэнүүд мэдээлж байна. Ер нь бол эрчим хүчний салбарт 2010 оноос хойш бол аюулгүй байдал алдагдсан гэж үзэж байгаа маа. Яг ийм аваар өвлийн эд хүүтэн үед гарвал яах вэ? Хэрвээ энэ өвөл гарсан бол цэг бодоо 6 цаг хэмжээний хугацаанд ингээд өвчлөл байхгүй сүлжээнд ноцоо сууж явахгүй байх юм бол тэр ус хөрн хөлөлт үүсэх юм бол ноцтой аюул. Тийм учраас энд бол бид нар том дохио боллоо. Өөрөөр ийм гэмтэл бас гарч болох юм байна гэдэг. 2015 одоогоос 11 жилийн өмнө 11 жилийн өмнө чинь 2-оос 3 цахилгаан станц барьчих цаг хугацаа. 11 жилийн өмнө хот даяараа тоггүй болж ижээ монголчуудаа. Энчнээс сургамж авсангүй манай монголчууд. Одоо ингээл өвөл байсан бол баларнаа гэж тухайд ярьжсэн биз дээ. Гэтэл өнөөдөр бид нар өвөл тэг гал алдаад, дулаан алдаад ингээд хотоор хөлдөх төрөй тулчаас сууж байна. За 5 дугаар цахилгаан станцын талаар ярьдаг те. Би одоогоос бараг 16 жилийн өмнө ярьжсэн нэг нэвтрүүлгийг би та бүхэнд сануулъя. Асуудал яригдж байгаа ч олон шалтгааны улмаас хойшлогдсоор ирсэн. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт нийслэлээс 5 дугаар цахилгаан станц барих газрыг тогтоож өглөө. Шинэ цахилгаан станцыг Баянзүрх дүүргийн нутаг буюу Урах наран хорооллын урд хөлийн голын хүндэд барих шийдвэрийг гаргасан байна. Олон жил яригдсан 5 дугаар цахилгаан станцыг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг хөлийн голын хүндэд 43 га талбад барихаар боллоо. Засгийн гар утсны хуралдаанаар хөлийн голын хүндэд 5 дугаар цахилгаан станц барих төсөл батсагсан зариуд нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл олох гэсэн боловч эрчим хүчний яам, байгаль орчны ногоон хөгжлийн яам, засаг даргын тамгын газарт ямар нэгэн албан бичиг үлгүй байсаар албаны хүмүүсийн мэдээлснээр цахилгаан станц барих хөлийн голын хөндийн нийслэлчүүдийн цэвэр усны их байдаг нь 2009 он тухайн үеийн засаг дарга захирамж гаргаж тусгай хамгаалтанд авсан учраас өмнөх шийдвэрүүдтэй зөрчилдөжээ. Тиймээс засгийн газрын тогтоосон энэ бүсэд станц барихтай холбоотой судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлыг наривчсан үнэлгээ хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хэсгийг байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас тогтоох юм байна. Гэсэн ч эрчим хүчний яам хуулийн заасны дагуу байгаль орчин ногоон хөгжлийн яамд үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байгаа учраас ажил зогсчиход байгаа гинэ. Эрчим хүчний яамд бол бид нар 2 ч удаа бол уцтад холбоо барьж хэлсэн ажил хэсгийн ахлагчтай хэлээд за хуулийнхаа дагуу манад ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтээ өгөө. Тэгэхээр байгаль орчин ногоон хөгжлийн яам байгаль орчин нөлөөлөхөд ерөнхий үнэлгээг нь хийж. Ерөнхий үнэлгээний дүгнэлт бол тодорхой. Цахилгаан станцын хувьд бол наривчсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Наривчсан үнэлгээ хийлгэсний дараа бид нар байгаль орчин ногоон хөгжлийн яам дээр байгаа байгаль орчин нөлөөлөх байдлын мэрэгжлийн зөвлөл гэж байгаа. Мэрэгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд
тухайн тайланг бол одоо бас байгаль орчинд сөргөнөлөө үзүүлж байна уу, ямар хувь эдийн засгийн ачаал үйлдэлтэй байна, байгаль орчны хохирол нь хэрвээ яаж бууруулах те, ямар шинэ технологи хэрэгжилж гин гэдэг бүх талаас нь бид нар үзээд бол нэрвэлсэн үнэлгээний тайланг баталдаг. Манай улсад 23 жилийн өмнө цахилгаан станц баригдаж байсан. Харин одоо нийслэлийн цахилгааны 70 гаруй, дулааны 60 гаруй хувийг хангадаг 4-р цахилгаан станц 2010 оноос хойш ачааллаа дийлхэ болсон байна. Харин 2-р цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2015-аас 2016 онд дуусвал 3-4-р цахилгаан станц мөн л удахгүй гэдгийг эрсдлийн үнэлгээний газраас тогтоожээ. Өөрөөр хэлбэл 2013-аас 15 онд 4-р цахилгаан станц ноцтой гэмтэл гарахтал Улаанбаатар хот хөлдөх эрсдэлд ойрхон байна. Тиймээс 5-р цахилгаан станц барих ажлыг яаралтай эхлүүлэхийг холбогдох байгууллагад үүрэг болгоод байгаа гинэ. Йоо, бүр аль дээр үед л энийгээ ярьжсэн юм шүү дээ. Одоо ингээл хөлдлөө гэд. Энд чинь 2010 оны мэдээ байхгүй да. Тэгэд эн чинь газрын өгцөн байдаг. Тэгсэн чинь нөгөө байгаль орчны яамн чи заавал үнэлгээ хайлг гэл ингээд ингэсээр байгаад ингэж явсаргаа эн чинь цаашаа дахиад 4-5 жил үргэлжилсэн. За ингэсээр байгаад тэгээд гацаад тэгээд юу ч болсон. 5-р цахилгаан станцын асуудал. Бүр хэдэн жил. Эннээс өмнө баг 10 гаруй жил яригдсан байсан шүү дээ. Энэ мэдээнээс өмнө. Тэгэхээр айл 2000 оноос хойш яригдаад яваад ийсэн ингээд хичнээнч газар ингээд өгсөн 9 шид болсон. За ингээд 2010-ад оны үед энэ 4-р цахилгаан станц, энэ 3, энэ 2 чинь баларчлаа шүү гэл ингээд ярьж ийсэн. Хин ч тоогоогүй. За. Усан нэмэг. За дээрэс нь за ингээд 5-р цахилгаан станц гэсэн юм биш. За тэгвэл Багнуурын цахилгаан станцыг барина гэдэг юм одоо 2010 7-8 оны үеэс яригдсан. Аль 2004 онд гэрээ мөрийн зурагдчихсан. За тэгсэн чинь эх оронч тэмцэгчд маань гараад ирсэн. Багнуурчнээр баригдах цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн Багнуурчарын орон буюу Дорноговь, Дундговь, Хинтээ аймагуудыг цахилгаанаар найдвартай хангах эрчим хүчний салбар аюулгүй тогтвортой ажиллах боломж бүрднэ гэж тооцоолж байгаа юм а. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 800-аас 900 сая $8 юм байна. Тэгвэл зарим иргэний нийгмийн байгууллагууд Багнуурт концессийн гэрээгээр цахилгаан станц барих нь Монгол улсад хохирол учруулна гэж үзэж байна. 6 одоо хятадын цахилгаан станц барьчих юм чи хятадын цахилгаан станц болохоос манайх бол биш шүү дээ. За ингээд одоо хятадын эрчим хүчнээс л одоо бид нар худалдаж аваад баяа гэдэг үндэслэлээр одоо хийж байгаа ажлын нэгэн хэсэг нь Багнуурын концесс байгаа. Одоо тэгээ манайх бол одоо асар өндөр үнэтэй цахилгаан авна одоо тэгээ заавал авах ёстой гэгчлэн айгүй хэцүү энд бол зөвлөлүүд орсон зөвшөөрхийн аргагүй байгаа. За ингээд одоо иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцчих гэсэн. Энэ бол 2018-19 оны үйл явдал шүү. Хэрвээ тэр үед энэ одоо цахилгаан станцыг барьсан байсан бол өнөөдөр бид нэр шал өөр байдалтай сууж байгаа. За тэгээд дээрэс нь нэмээд одоо сэтгүүлчд нөгөө Багнуурын цахилгааны станцыг чи бариулахгүй гинэ. Тухайн үед эрчим хүчнийхээ удирдлагыг өөрсдөө гартаа барьж байж л тусгаар тогтнол аюулгүй байдал нь илүү баталгаажна. Гэтэл Монгол улс эрчим хүчнийхээ удирдлагыг Бүгд найрамдах Хятад ард улсын компаниудад мэдлэлтэнд өгсөн харамсалтай түүхийг хамтдаа сүхье. Стратегийн одоо эрчим хүчний салбарт одоо гадны төрийн өмчит компани ноёлно гэдэг бол маш аюултай. Тэгээ маргаантай асуудал гарах юм бол одоо гадаад бодлогын номлолынхаа дагуу бол одоо тодорхой хэмжээний цэргийн хүч оруулж одоо манай төр засгийг дарамтлж одоо шийдвэрлэх ийм ч бас магадлал байна. Багнуурт Монголын анхны China Town босно. Багнуурын цахилгаан станцын бүтээн байгуулалтад олон зуун хятадууд ажиллана. Тэд Багнуурын станцыг барьж дуусгаад Монголоос гараад явчихгүй. Дор хаяж 25 жил Багнуурт ажиллаж амьдрна, гэр бүл зохионо. Үндэсний аюулгүй байдалд маш ноцтой хохирол авчрах ийм гэрээг тухайн үеийн ерөнхий сайд сайхан бэлэг, эрчим хүчний сайд асан зоригт Эрдэнэбат нарын улс төрчид дэмжиж зүтгүүлэн хийжээ. Пүү ямар айман би шууд гэрэл нь унтарч унтраалтай. Нэгэн юу гэсэн чинь шууд баг гэрлүүд нь байхгүй болол тэгснэ. Удахгүй Багнуур China Town болно. Монголын үндэсний аюулгүй байдал гэсэн. Ингээл боо юм болсон. За тухайн үед эрчим хүчний сайд байсан хүн энэ Багнуурын уурхаан талаар юу гэж ярьсныг бүгдээрээ сонс. Бөгөөд ирэх 10 жилийн дараа хомсдох эрчим хүчний нийлэлтүүдийг тэлэх боломжтой станц юм а. Харин уг станц тавигдах технологи нь Монголын эрчим хүчний системд тохирохгүй учраас уг ажил зогсон байдалд ороод байна. Бид нэр ингээд одоо эдний 350 мегаваттын хүчин чадалтай генератор ажиллаж эхлүүлээ шүү дээ. Зундаа бараг тест зүрх зогсох байдал төрж магадгүй. Зундаа. Чиний чи ингээд үйлдвэрсийн аавна гэдгээр хийсэн юм шүү дээ.
Тийм учраас ийм өндөр хүчин өнөөдөр ТЭЦ рүү 400 мегаваттыг л үйлдвэрлэж байгаа. Гэтэл тэнд 350-ыг үйлдвэрлэж болчихоор чи яах юм? Энэ чинь зогсоохоос өөр аргагүй шүү дээ. Илүү үйлдвэрлэл гэж байж болдгоо, хөрөнгөлүүлж болдгоо. Яг л хэрэглээндээ тохирсон эрчим хүчийг л үйлдвэрлэх байхгүй энэ систем бол. Нөгөө талаараа энэ бол манай одоо гаднаас авч байгаа эрчим хүчний хамаарлыг улам нэмэгдүүлнэ. Ийм л хоёул шүү дээ. Нэгдүгээр яах нь системийн одоо доголдол үүсгэх нь одоо аварын нөхцөл байдалтай ажилтдаг болгоно. Хоёрдугаарт бол гаднаас авч байгаа эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлнэ. Гэсэн л одоо ийм зүйл дээр бид нэр хөнгө оруулах талтай бол дахин одоо энэ технологийн шийдлийг бол ярих ёстой гэж үзэж байгаа. Өнөөдөр эрчим хүчний хэрэглээг хангалттай хэмжээнд нийлүүлж байгаа. Тэгвэл хэрвээ Багнуурын цахилгаан станц 350 мегаваттын эрчим хүч нийлүүлээд эхлэх юм бол эрчим хүчний илүүдэлд бий болж ТЭЦ 4-ч зогсож мэдхийг салбарын сайд нь илэрхийллээ. За уг нь бол Багнуурын станцыг концессийн хуулийн дагуу барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж байгаа тул концессийн хугацааны дараа Монгол улс үн төлбөргүйгээр шууд улсын мэдээлэл шилжүүлж авна. Энэ нь Монгол улсын төсөвч ямар нэгэн дарамт үүсэхгүй байгаар зохицуулж байгаа юм. За ингээ Багнуурын цахилгаан станц байгуулагдчих юм бол Монгол улсад эрчим хүчний илүүдэл үүснэ. Дөрөвдүгээр цахилгаан станц бараг хэрэггүй болох нь байна. Бараг зундаа ажиллагаагүй болоод маш олон монголчууд ажлаас халагдаад гэдэг. Энийг биш дээ зөвхөн даваа сүр яриаггүй шүү. Яг нөгөө сэтгүүлч отгонч ярьсан саяны нөгөө нэг тэмцэгч авахгүй те сүүлд нөгөө тагнуулын хэрэгээр шоронд ордог авахгүй. Яг энэ гуруулаа яг нэг юм ярьжсэн шүү. Яг тухайд одоо яг худлаа гэх юм бол энэ бүх юунууд нь байж байгаа. За ингээд энэ шүү дээ 350 мегаватт биш 700 мегаваттын станц ингээд гацсан байт юм аа. Зарцсан. Сайд нь гацаасан байна. Иргэний нийгмийн байгууллага сэтгүүлчд бөөнөр нийлж байгаа. Ингээд бүхэл бүтэн 700 мегаваттын цахилгаан станц. Эн чинь баг худалч хүн баг 1 гигагийн станц гэсэн үг шүү дээ. Худалч хүнтэй. Гэтэл тэгээд ингээд өөрсдөө ингэсээр байгаа. Тэгээд хятадын талд өөрсдөө энийг боли эднэртэн үнэхээр ажил дийлэхгүй юм байна. За тэгээд Эрдэнэ бүрэнгийн усны цахилгаан станц гэдээ баригдана гэдэг юм болсон. Бас бөө эсрэг үз. Энэ одоо нутагт цахилгаан станц баригдана гэснээр энэ малчид одоо үеийн үед нутгалж ирсэн нутаг бэлчээрээсээ салах энэ газар нь усанд орох тийм асуудал яригдж байна. Тэгэхээр энд нутгалж байгаа малчны хувьд энэ дээр ямар бодолтой вэ? Энд ч одоо бид нэр 3-4-ний яринд бий гихтэл тэрнээс цааш олны ер нь амьдэрсэн малчид байгаа. Тэгэд энэ нутаг одоо усан дурн нэгдэг бол бид нарт бол жинхэнэ суурилны өрөлжин л гэсэн үг шүү дээ. Бид нэр мэдээж малж яадаг юмс чинь байгаль дэлхий сайн байвал одоо сайхан байдаг. Тэгэд одоо энэ байхгүй болчихвол бид нар жинхэнэ нэг амьдралын их үсрэн алдсан тий. Нэгэр хэд харамсалтай юм болж байгаа юм уу энэ. Тийм учраас л бид нэр эсэргүүцэж байгаа. Дутгүйс яхад бол энэ сайхан байгалыг нөгөө усанд автуулахгүй, газар дээр оруулахгүй тулд л. За дахиад нөгөө маань сэтгүүлч отгон гарч ирэл ирсэн. Их орон ус одоо байгаль орчлон гэл ингээл гараад ирсэн. За тэгээд тэнцэн назар хятадууд байхгүй учраас одоо шал өөр сэдв гаргаад ярьж тий. Ерөөсөө л Монгол улсад эрчим хүчний ямар нэг төсөл явах гэхлээр л тэнцэн сэтгүүлч отгон гэдэг хүн гарч ирээд микрофон бариад энэ байж болохгүй л гэл гараад ирдэг. За ингээд Багнуур нь ингээ хаагдсан юм байна. За ТЭЦ 5 нь ингээд явахаа болсон юм байна. За Эрдэнэ үүргийнх нь ингээд олон жил гацсан байна. Олон жил ярьсан. Одоо бас нэг хөдөлгөх гээд ямар ч байсан барилгын ажил мэжлэн явж байгаа. За дээрэс нь 5 толгойн цахилгаан станц гээд бас нэлээд маш том өндөр хүчин чадалтай оюутлогоо болон 5 толгойг цахилгаанаар хангах тэгээ дээрэс нь дулаанаар хангах ийм одоо цахилгааны станцын талаар 12 жилийн өмнө ярьж байжээ. Хоёлоо тэзүүд цахилгаан станцыг ямар хугацаанд за хэрэг хэмжээний хөрөнгөөр одоо барих тухай баталсан талаар эхлэе гэж бодлоо. Яг оюутлогоо болон 5 толгойг эрчим хүчээр хангахад 450 мегаваттын цахилгаан станцын хувьд бол 5-7 цахилгаан станцыг ороход 1 тэрбум орчим одоо долларын санхүүжил шаардлагатай гэж тооцоолсон байгаа. Тэгэхээр барилгын ажлын хувьд 2014 оны 6 дугаар сараас эхлээд за эхний блокийг 2016 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулна. За гэхдээ 2016 онд бол бүрэн ашиглалтанд оруулж дуусгах юм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэж төслийн нэгжийн зүгээс мэдээлж байсан. Өмнө нь бол эрчим хүчний яамнаас өгч байсан мэдээлэлээр цахилгаан станцыг эхний ээлжинд 450 мегаваттын хүчин чадалтайгаар барьж байгаа ч гэсэн цаашдаа одоо үе шаттайгаар 1000 гаруй мегаватт хүртэл өргөдгөх төлөвлөгөөтэй хэлж байсан байгаа.
Тэгэхээр санхүүжилт босгох ажил яг одоогийн байдлаар ямар шатндаа явж байгаа за мөн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй. За тэгэлгүй яг санхүүжилтийн хувьд бол Чингис Бондын хөрөнгөөс 50 сая Америк долларын хөрөнгийг 5 толгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтанд зориулж одоо зарцуулахаар шийдвэрлсэн байгаа. За гэхдээ үлдсэн хэсгийг бол гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаар татгаар төлөвлөсөн байгаа юм. Тэгэхээр хамгийн сүүлийн мэдээлэлээр бол Daewoo, POSCO, Marubeni, GDF Suez болон Kansai Electric зэрэг одоо компаниуд хөрөнгө оруулахаар урьдчилсан байдлаар шалгарсан байгаа. За ингээд маш том хэмжээний цахилгаан станц бас гацсан. Уг нь ингээд эн чинь Япон, Солонгос, Францын хөрөнгө оруулагчид ингээд хөрөнгө оруулахаа мэдэгдээд за инх сайхангой энэ төслийг бол удирдах явж исэн байгаа. За гацаасан хэн гацаасан бэ гэхээр Алтмаагийн Батулгоо түүний нөхөд гэдэг фракц гарч ирээд гацаасан тэгээ бүр сүулдэ инх сайхныг шоронд хийгээд ингээд санаа намарцгаасан. За та бүхэн нэг зүйлийг анзаараарай. Хамгийн их орон ярьж байгаа, хамгийн их байгаль орчин ярьж байгаа, хамгийн их хятадууд орж ирээд биднийг эзэлчихнэ гэж ярьж байгаа хүмүүс дандаа эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг байсан байгаа. Айгуу сонио. Би бүр тэрийг гайхаад байгаа. Одоо ч ихсэн зөвхөн эрчим хүчж биш. Уул уурхайн төслүүд дээр бас ийм юмнууд явж байгаа. Та бүхэн ховдыг харж байгаа. Ерөөсөө яг энэ жишээ чи ерөөсөө яг явж байгаа. За тэгэхээр энэ өмнө байсан сайд нар, өмнө байсан гацаагчдын буруу гэж юм бас байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй шүү. Энэ бол амар чухал. За яг энэтэй холбоотойгоор энэ 7 хоногт эрчим хүчний зөвлөх инженер Ганжуурга бас яг энэ талаар ярьсан байна. Эрчим хүчний сайд сонон бил тэр нүүрсээ одоо энийг бариулахгүй ингээд газар мадрын нэнтэн давж зааж өгөл ингэж авсараад эцсийн сүлдээ зүгээр дулааны станц амгаланд байсан байхгүй баг чадлаа. 5 дугаар цахилгаан станцыг тэнд барих ёстой юм. Тэгээд тэрний дараа даваа сүрэнгийн сайд байсан юм шүү дээ. Даваа сүрэнгийн сайд чи бүр зосоогоо хийсэн шүү дээ. 5 дугаар цахилгаан станцыг чи барина гэж ярьжсэн. Францын, Японы, Өмнөд Солонгосын консорциум орчихсон. Бид нар бариад өгөө. Нэг одоо киловатт цагийн үнэ 7.2 центээр барьж өгье гэж хэлсэн байхгүй. 7.2 центээр барьж өгөөд ингээ 25 жил яг энэ үнэ бүрдээд яв. 5 толгойн цахилгаан станц чи одоо энэ даваа сүрэн сайд бас унагсан ш. 5 толгойн цахилгаан станц чинь бариулъя гэд энэ сайхан гадаадынхантай гэрээ хилцээр илүү яалаа төсөл мөсөл боловсрууллуу те. Тэгсэн чи өөдөхгүй бид нар өөдснөө барина. Улсын төсвөр барина. Өөснөө монголчууд барина гэж ингэж хотлоо ярьж байгаа л тэгээд 5 толгойн цахилгаан станц шиг бариулаагүй шүү дээ. За ингээд эрчим хүчний зөвлөх инженер хүн баг өөрийнхөө амаар ингээд хэлчлээ. Өмнө нь байсан гацаадаг, нураадаг байсан нөхдүүдийг бүгдээрээ эргээд санах ёстой шүү. Энэ хүмүүс юу ч хийвгүйс бол би түрүү харуулсантай тэртээ 15 6 жилийн өмнө яриад байсан. Одоо энэ 4 3 ч баларлаа, дэлбэрлээ, буудлаа, нурлаа, сүнлөө гэдээ яриадсан. Хинч ямар ч арга хэмжээ аваагүй. Тийм учраас өнөөдөр бид нар ийм харин эсэргээрээ бүхэл бүтэн 700 мегаватт, бүхэл бүтэн 400 мегаваттын станцуудыг баригдах энэ бүх ажлуудыг гацаадаг, нураадаг, зогсоодог ажлыг л хийж исэн байна. Тэгэхээр энэ өмнө байсан хүмүүстэй хариуцлага тооцож, энэ хүмүүс өмнө байсан хүмүүс гацаасан, зарцаасан хүмүүсээс ам асуух цаг болсон байна. Яг одоо та харанхуй гэртээ, лааны гэрэлдээ сууж байгаа бол та энэ асуултыг чоожоогоос гадна, чоожоо бол буруутай. Гэхдээ бас өмнө юу хийж исэн бэ? Энэ хайрын цаг хугацаа, хайрын мөнгийг юунд зарцуулж байгаа гэд өмнө байсан хүмүүсээс заавал асуух ёстой шүү. За тэгэхээр энэ 7 хоногт бас нэгэн хүний яриа бас олон хүний анхаарал татсан байгаа. Энэ бол мэдээж хард орж байгаа маа. Оё. Хар хандаа буюу манай хин блэ? Дорж хандаа тий. Дорж ханд даргын яриа байсан юм байгаа маа. 2-3 жилийн дараа хэрвээ эрчим хүчээр өөрийгөө хангаж чаддаггүй, эрчим хүчний экспортыг эхлүүлж чадаагүй байх юм бол би хариуцлага хүлээгээд Монголын улс төрөөс бол өөрөө зүгээр явхад бэлэн байна гэдэг хэлж байгаа. За 2 жил нь бол өнгөрцөн байна. За 3 жил нь бол дараа жил болно. Тэгээд дараа жил дарга Монгол улс бүр эрчим хүч экспортлно гэдэг. За боли зүгээр өөрийнхөө хэрэгцээг хангадаг болж чадахгүй бол та бүхэн минь улс төрөөсөө зайлаад өөрөө гууж шүү те. Нэг л их манайхан бол ерөөс нэг юм худлаа амлалт хийдэг. Тэгээд амьдрал дээр тэр нь хэрэгждэггүй нэг юм байдалтай байна. За тэгээд энэ 7 хоногт бас ардсан намынхнаас энэ хоёр нөхөртэй хариуцлага тооцъё гэдэг асуудал ирсэн. Хамгийн томор ажлын хариуцлага авсан хоёр сайдтай хэрхэн хариуцлага тооцохыг бас хэдүүлээ харъя. Тийм учраас би өнөөдөр ерөнхий сайдад хандан эрчим хүчний сайд
эрчим хүчний сайд чойж сүрэн за мөн шадар сайд дор чанд нарыг ажлын хариуцлагатай хоцож огцруулах чөлөөлөх юм асуудлыг улсын одоо өнөөдөр алан бичээр хөрвүүлж байна. Энэ алан бичгт бол одоо үүсэж байгаа нөхцөл байдлуудыг маш тодорхой дурдсан, эрчим хүчний аюулгүй байдал хэрхэн алдагдсан тухай дурдсан. Одоо хамгийн анх эрчим хүчний форум хийнэ гэж зарлж байхдаа бид нар нэгдүгээр эрчим хүчний найдвартай аюулгүй системийг бий болгоно гэсэн энэ үр дүнд хүрээгүй гэдэг ч юм уу те. Ингээд үр дүнд хүрсэн нэг ажил байхгүй байгаа учраас өнөөдөр ийм одоо миний би ийм шийдвэр гаргаж байна гэдгийг бас дуулах гэж юм аа. За ингээд ардсан намынхан хар хандаа чоожо хоёр огцор гэдэг юм шиг. Тэгээд бас нэг юм гайхаад байгаа. Өмнө уг нь эдгээр чинь нөгөө засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулна гэсэн гээд юм өгчөө үсттэй. Тэгээд тэр нь яасан юм болоо те? Тэр нь илүү хүчинтэй байгаа юм уу? Эсвэл доржоо хандаа цоожо хоёрыг огцруулах нь илүү хүчинтэй юм уу? Тэрийг бас дотроо асуудал шийдэх хэрэгтэй байна. Нөгөө логик чинь нэг юм байдаг ш. Нөгөө нэг ойлголт дотор нөгөө багтаамжаараа том жижиг ойлголт гэж үүдэг штэ логик төр. Тэгэд яг чоожо хандаа хоёрыг авах гээд байгаа юм уу? Эсвэл засгийн газрын бүхлээр нь огцруулах гээд байгаа юм уу? Тэгээд аль нь яг илүү чухал юм бэ? Хэрэв уг нь бүтнээр нь огцруулчуд тэр дотор чинь чоожо хандаа хоёр хоёулаа явж байгаа штэ гэж бас хэлмээр байгаа. Дээрээс нь нөгөө нэг алдартай эх оронч Женкогийн одоо Женко ба түүний нөхдийн одоо нэг хэсэг болсон залуу шүү дээ манай шийдрээ маань. Тэгэд аль дээр үед энэ нөгөө хамаг төслүүдийг гацааж, нурааж, зарцааж явах үед яг шийдрээ маань ер нь хаана юу хийж явсан болоо гэж бас асуумар санагдсан надад бол. Нөгөө нэг инх сайхныг барьж хордог нөхөрчий инх сайхан гоч өөрөө хэлдэг штэ. Энэ Батулга бол намайг ингээд 5-7 төслийг явуулах гэснаас болоод ингээд 9 шид болгосон гэдэг өөрөө бас ярьдаг те. Тэгээд тэр үед хаана байсан юм бэ? Тэгээд манай улс төрчид маань бас нэг ингээд нөгөө иргэн санах те хүмүүсийг юм тэнэг гэж бодоод байдаг юм шиг байгаа. За тэгээд энэ 7 хоногт тоггүй, цахилгаангүй ийм 7 хоног байлаа. Арайч улсаар хөлдчихсэнгүй. Гэхдээ ямар ч байсан 1-2 байр хөлдөж байгаа. 1-2 айлын пар хагарж байгаа сураг дуултан лээ. Тэгээд энэ хэвээр явах юм бол дараа жил бүр хүнд болно гэдгийг дахин анхааруулмаар байна. Монголын эх орончид те одоо эх орноо боддог, байгаль орчноо боддог энэ хүмүүсийн буйнаар өнөөдөр бид нар ийм байдалд орчод байгаа шүү гэдгийг дахин сануулмаар байна. Боломжн шингэсэн амт сагаан шандас. Ёс заншгийн бэлэгдэл улаан шандас. Тавгидэн өнгөлөг амтлаг гарын бэлгэн үндэсний бөгөөд чанарлаг сар шиндэн сайхан шинлээрээ. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ маань ихэхэд бэлэн болсон маань бүгдээрээ хамтдаа үзцгээе. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд улсын 1-р төв эмнэлэг, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Турк улсын Medical Park эмнэлгийн эмч нартай хамтран Монгол улсад цусны хавдартай хүүхдэд үүдэлс шилжүүлэн суулгах хэмжлэгийг анх удаа амжилттай хийсэн байна. Мичидмаа охин 8 настайгаас хойш цусны хавдар онцтойгоор эмчлэгдэж, хавдрын өвчлөл нь удаа дараа сидэрч байсан. Өнгөрсөн онд 15 настайдаа цусны үүдлээс суулгах хэмжлэгийг Монголдо хийлгэж, эмчилгээнээс хойш 1 сарын дараа биеийн байдал тогтвортой хяналтын эмчилгээнд хамрагдаж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнгөрсөн онд 98 хүүхэд хавдраар онцлогдсон, үүний 47 нь цусны хавдар онцтой. Ийхүү цусны үүдэлээс шилжүүлэн суулгах хэмжлэгийг анх удаа Монгол улсад хүүхдэд амжилттай хийж, манай улсын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ гэж эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Бид нэр 2023 оноос хойш Монгол улсын 1-р төв эмнэлэг болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед Монголын хүүхдүүдэд үүдэл эс шилжүүлэн суулгах хэмжлэгийг хийж эхлэх талаар төлөвлөгөө ярьж байсан. Энэ бүхэн биелэлээ олж Монгол Турк улсын эмч нар хамтран 2025 оны 12 дугаар сард эмчилгээг амжилттай хийлээ. Охины биеийн байдал сайн байгаад бид баяртай байна. За баяр хүргье. Одоо хуучнаар бол ихнийхээс одоогор их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн маань анх удаага хүүхдэд үүдлээс суулгах мисцаас амжилттай болсон байна. За манай Монгол улсад өмнө нь 1-р эмнэлэгт одоо ер нь бол чүмэг шилжүүлэн суулгах хагалгаач гэж ярьдаг шүү дээ. Энэ хагалгааг бол том хүмүүст бол хийж исэн юм байлээ. Та бүхэн санаж нүг уу нэг надтай нэг би дуугаар нэг нөхөртэй ингэж барьцалтаж авч мавдаг шүү дээ. Тэр нөхөр чинь
чүмэг шилжүүлэн суулгах хаалганд орж исэн хүн юм билээ. Өөрөө тэрийг ингээ олон нийтэд ярьж мэрж явдаг. Тэгээ өмнө нь бол 30 гаруй хүмүүст чүмэг шилжүүлэн суулгах хаалгаа хийжсэн. Тэгээд энэ Монголд анх удаага хүүхдтэр ингээд амжилттай болсон байна. Тэгээд дахин баяр хүргэе. Тэгээд энэ бол маш том дэвшил. Тэгээ манай Монгол эмчнэр ямар ур чадвартай бэ гэдгийг бас харуулсан ийм гайхалтай үйл явдал болсон байна. Тэгээд бүгдээр нь дахин баяр хүргэе. Тэгээд Монголын үрс эрүүл инх байх болтугай гэдэг эрүүлийг дэвшүүлье. Тогн битгий тасраас. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За манайхан ерөөсөө нэг юм байгаа. Би одоо маш олон удаа хэлж байгаа. Энэ эрчим хүчний хямрал гэдэг юм юунаас болсон бэ гэхээр эрчим хүчний үнийг маш олон жилийн турш хүчээр барьж төрийн монопол байлгасны л үр дүн. Яг нь ингэж болд юм билээ. Хувийн компаниуд ингээд эрчим хүчний салбарт орох гэж үзсэн тохиолдол байд юм билээ. Хамгийн гол нь үнийг хүчээр барьдаг учраас тэр компаниуд энэ салбарт орж ирээд ашиггүй ажиллана. Ашиггүй ажиллах салбар руу хүмүүс хөрөнгө оруулалт хийдгүү байна. Тийм учраас энэ салбар ингээд одоо бол төрийн монополд авилгалдсан, хээл ахуулсан энэ байдалтай явж байгаа. Ерөөсөө манайха нэг ийм юмыг л ойлгох хэрэгтэй. Энэ эдийн засаг гэдэг юм чинь ерөөсөө ямар нэгэн байдлаар улс төртэй ямар ч холбоогүй, улс төрөөс хамааралгүй ажилт юм а. Энэ үн гэдэг зүйл чинь өөрөө юмны хомсдож байгаа мó, ашигтай байгаа мó, ашиггүй байгаа мó, хүмүүст хэрэгцээтэй байгаа, хэрэггүй байгаа мó гэдэг талаар энэ мэдээллийг дамжуулдаг байхгүй да. Энэ мэдээлэл дамжуулж байгаа энэ хэсгийг л ингээл аваад хаагаад хориод хайчих юм бол байнгын хомсдол үүсдэг. Энийг л ойлгож очтой монголчуудаа. А энийг хийгээгүйгээс болоод юу болж ийн гэхэлэр өнөөдөр бид нар ингээд ямар ч хөрөнгө оруулалт байхгүй, хувийн хвшлийнх нэг арай гэж нэг бөө юм болж төр мөртөөгөө ингээд 9 шид болж нэг 2 3хан газрууд л орж байгаа шүү байгаа. Ийм байдалтай байна. Тэгээд энэ салбарыг яаралтай үн чөлөөлөх, үн нэмэх биш шүү манайхан. Хүмүүс үн чөлөөлнө гэхэлэр үн нэмнэ гэж бодод байгаа. Үн чөлөөлнө гэдэг нь эрэлттэй үед үн нэгснэ гэсэн үг. А эрэлт буурсан үед үн нь бас буурна гэсэн үг. А үнийн барьсан тохиолдолд яадаг вэ гэхэлэр зөвхөн үн нэмэгдгээс өөр юу ч болохгүй. Тэгэхээр үн чөлөөлнө гэдэг нь нэмэгдэж болно бас буурж болно гэдгийг маш их ойлгороо. А ингэсэн тохиолдолд яах вэ гэхэлэр хувийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ том зах зээлд ашиг хийх боломж олдно гэсэн үг. Энэ зах зээл ашиг хийдэг болж иж Монгол улс эрчим хүчний хямралаас гарнаа. Энийг бүгдээрээ хаана ойлгооч. Тэгээд эдийн засаг гэдэг бол хин нэгний сайхан эх оронч хүсэлтэй эсвэл нэг буянлаг сэтгэл дээр явдгүй маа. Эдийн засаг гэдэг бол маш шудраг хаана юу эрэлт хэрэгцээтэй, хаана ашигтай байгаа вэ гэдэг энэ зүйл дээр л тогтож явдаг. Энийг бид нар эрчим хүчний салбар ийм биш байх ёстой. Энэ салбар бол сүм хийж шиг буйны салбар байх ёстой. Энэ салбар бол халамжийн салбар байх ёстой гэж бодсноос болоод өнөөдөр бид нар тоггүй явж байгаа. Бүх юм үнгүү хямдхан байх ёстой гэдэг тэнэг бодол төр суурьснаас болоод өнөөдөр бид нар тоггүй сууж байгаа шүү хүмүүсээ. Тэгээд эх орончтоос болгоомжтой байгаараа тэгээд эдийн засаг чөлөө зах зээл гэдэг бол ажиллах ёстой журмаараа л ажиллах ёстой. Хэрвээ тэгээгүй бол ийм юм болд юм байна гэдэг бүгдээр маш сайн ойлгоцгоё. Дараагийн 7 хоногт эргүү уулзцгаая. Баярлалаа манайхаа. In Mongolia.